그래서 어떻게 호이 그쵸? 어이 뭐 어떻게 энэ хоёр дээр бид энэ засаж тогтож тэмцэх. Энэс идүү гарсан одоо тийм идүү цотуудын яриа энэ зэмүүд өдрөөс үүч тийш анхаарлаа гэсэн хандуулахгүй. Энэ бол улсын гурав таар засгийн газар огцорч гэдэг юм уу? Өөр ямар нэгэн сайд мэдрэг муусан сайсан тэдэр муугаар мэдж байгаа. Тэгэхээр тэр чиглэлээр бидний одоо хийх биш. Уртнартай хуудийг өнөөдөр хуудийн өөрчлөлтийг өнөөдөр хадгалж одоо эсэргүүцээр бид энэ хуудийг авч үзэх юм бид өчнөө олон оюун сан усны их хурц газруудаа авч үзнэ гэсэн үг. Энэ Харин ингээд амбиц байр PR ингээд одоо янз янзын хөөс итгэдүүд үнд хүргээрээ тэгээд одоо Цэвэр өөр яриад гэдэг юм өөр төрлийн хууд сутрагаал энд байгаа хүмүүсийн харилцааг ингээд янз янзын өгүүлэх явдал байна. Энэ бүхнийг бид өнөөдөр эсэргүүцэж байгаа учраас тэр иргэний нийгмийн байгууллагууд ямар юм бэ? Байгаль орчны хөлбөмбөг гэдэг эдэртэй өнөөдөр бид маргатаж явдаг байна. Тэрнээс биш одоо энэ залуучууд ингээд одоо 4 өдрөөс эхлээд 5 өдрийн турш юу яагаад бидэртэй ингэж өвдөлтөд бидэртэй ханга хамтрахаа илэрхийлээд тэгээд энэ адвисны зөвшөөрөлтөө хөөцөлтөө тийм ээ бүжиг хэмтэй авчираад тэрдийн бахартай хийгээд ингээд ирж байгаа байхгүй. Одоо нэмэлгийн шинжилгээний ажил дээр л одоо ингээд хацаатай ингээд эдний цагдаа зөвшөөрөхгүй ингээд орж чадахгүй. Тэгээд иймэрхүү маягаар бидэртэй ингээд хамтраад яг ингээд адвисаар орж ирээд тийм ээ гэхдээ бас хийх ёстой юм бас өөрсдийнхөө дуугаа өөрсдөө өргөд ингээд явах юм бол ямар ч одоо хөдөлгөөн тэр ямар ч тэр яриад байгаа тэр олон их орончууд тийм өчнөө их орончууд байдаг юм байдаг. Иймэрхүү зарчмаар бол ингэж явж болно. Тэгээд ихтэй энэ тэмцэлтийг энэ сэдвээс ерөөсөө хазаалахгүй. Яг энэ дээрээ л бид нар тогтоож үзэх ёстой. Бид ийм л байр суурьтай байгаа. Энийг бол одоо ард хүмүүсээ ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар бол одоо бид нэг өөрсдөө юм шоу зохиоцсон юм шиг яриад. Өчнөө олон хүмүүсийн зовлон дээр ингээд дөрөөсөн ийм хачин юм ярихаар бодцоо шиг байна. Хэвлэл мэдээлүүдийг хааж. Хэвлэл мэдээлүүдийг хаасан гэж байна. Сайтуудыг хааж байна. Энэ чиглэлийн бүх мэдээллүүдийг оргилж байна. Одоо энэ хүмүүс албаасны бүх зөвшөөрөл нэгдэг юм авсан мөртлөө яагаад одоо бол ингээд энэ өсгөлэн дээр 4 хүн нэмэгдэж орж чадахгүй. Цаана бас дахиад 2 хүн байгаа. Ингээд 6 хүн. Энэ хүмүүс яагаад нэмэгдэж ирж чадахгүй. Ингээд өдөөнөөс шалуу урдын үүлээгээд. Эдрийг яг хуужирмаа дээдээрээ дахиараа гэдэг үүднээс бид нар ингээд яг зөвлөж ил байгаа болохоос ш яг эдгээр шиг өөрсдөө өдөртөө өөрсдөө бүтэцгэн байгуултай хүмүүс. Тэгээд өөрсдийнхөө дээр бид дэмжиж байгаа зүрх сэтгэлээр ингээд явж байна. Магадгүй энэ дээр одоо өсвөлөнд орж байгаа хүмүүсийг тоо толгойг нэмхийг хүсэхгүй байгаа тий нэмүүлэхгүй байх тийм сонирхол ашиг сонирхол амгааж байгаа. Бид нар одоо жишээ нь сая ингээд хэд хоногийн өмнө сас орлоо. Яг тэр шинэ сасанд одоо энэ хэдийг ингээд даруулмааргүй санаг. Тэгээд гэр авчирч явсан гэрийг замаас нь тэгээд саатуулж одоо өөдөө шинэ яасан харин өнөөдөр бид нар ингэж ярьж хөөрсөөр байгаад гэр манаг ирсэн байна л да. Тэгээ яг одоо бас өрөөсөө өшөөрөөгүй. Бас одоо энэ эндүү ингээ хан дуург юу оруулж чадахгүй байгаа. Яг бас хэсэг хугацаанд байж байгаа. Тэгээд иймэрхүү юмнууд зөндөө байна. Тэгээд хэвлэл мэдээлэл хэрэгс босож юмсуудаар ингэж бодлоо мэдээлэл тарааж тийм ээ энд нэг олон одоо таанасаа мөнгө авчихсан тийм ээ захиалгатай тийм энэ төр гэж ингэж донгоцгоохоо болох хэрэгтэй гэж бодож байна. Яагаад тэр бидний ардад ямар ч нам байхгүй, ямар ч баян хүн байхгүй, ямар ч мөнгөтэй хүн байхгүй. Бид нар энэ өдрөөсөө айн дураараа одоо эдэн нэгдсэн өчнөө олон жилийн туршид 10 жилийн туршид хамтран зүтгэж байгаа энэ залуучууд их орны хамгаалалт нэг өөрсдөө ингэ зөдөөс болгож ерөө одоо ингэ хариу хуутан хуураар руу шууд шилжиж орно тэгээ цаашаа хамаагүй одоо амнаас уу эдний амнаас хамаагүй гэсэн юм шийдвэр төгс байгаа хүмүүс байгаа. Энэ бүхнийг бол одоо зөвөр ойлгож олон түмэн хэлмээр байна да. Зөвөр ойлгож.